За улс төрчийн хувьд болохоор ямар салбар руу, ямар орчин руу орж байгаа гэдгээ мэдэхгүй гэж юусоо байхгүй. Эсвэл чи бохор орчин шүү дээ. Тэнд орохороо доромжлуулна, гүтгүүлнэ, маш их дарамтыг туулж ижил тийм юм тохирдог. Гэтэл имзэглээд байгаа байхгүй. Гэхдээ тэгвэл тийшээ бити оролтоо. Жирийн иргэн шиг л байл да. Тэгвэл хинч байхгүй. А дээрээс нь тэр чин олонний анхааралд өртөж байна шүү. Олонний анхааралд өртөж байна гэдэг бол жоохон шооч хүн байж болно шүү дээ. Тэр хүнийг янз бүрийн байдлаар хилнэ. Магадгүй урлаг талаас нь хилчиж магадгүй. За дээрээс нь тэр хүний явуулж байгаа магадгүй зөв бодлого байж магадгүй. А гэтэл хатуу үзэл баримталтай нэг хүн тэр хүнтэй зөрчилдөд байнга тэрийг бичээд нь шүү дээ. Яг тэр хүн өөрчлөгдөхгүй байхгүй юу? А гэтэл нөгөө төрийн бодлого барьж байгаа нь тэрийг өөрчлөхөө л үзэж байна. А энэ хоёр дэнслэх. А гол нь юу вэ гэхээр энэ хоёрын хоорондын ярьж байгаа зүйлээс иргэд аль зөв буруу юу гэдэг ялгахгүй болоод ирэхээр тэр төрийн байгууллагын вебсайт руу н ороод эсвэл тэр их хурлын гишүүнээс юм уу тэр сайд дарга гүүж амсгайд яриа орохын орон зогсож байгаа сайхан яриад өгч. Эсвэл энэ сайт руу ороод энэ бүх мэдээлэл үзээрэй. Тийм юм байхгүй байгаа учраас хүмүүс тэр мэдээллийг ингээд сэвээд улам асуудал болгоод байгаа байхгүй юу? А хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллага тэгвэл та нар яагаад ингэж ийм гэхээр одоо хэлнэ шүү дээ. Та нар манай сайт руу ороод үзчих л дээ. Байгаа бол тэднүү чинь тэр хүнээс асуухгүй шүү дээ. Ороод ийм байна. А байхгүй ойлгомжгүй тодорхойгүй байгаа учраас асуух гэдэг. За дээрэс нь зарим хүн та нар сайт руу ороод үзэхээс илүү их сурвалжаас сонсох гэдэг шүү дээ, тий? Тэгвэл хэлчих л дээ. Ойлгомжтой. Гэтэл хэлэх юм нь өөрөө бодит байдлаас зөрөөд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр та иргэн хүн шиг баймаар байвал улс төрлөө битээ оролтоо. Их хурлын ширээн, их хурлын гэдэг том халхавчанд бүр халдчихгүй гэдэг юмд орчоод иргэн хүнтэй барьцаал би иргэн хүн шиг баймаар байна. За дээрэс нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр маш олон хууль баталсан. Зөв. Гэхдээ хүний эрхийг хамгаалах гэдэг хуулийн далбаан дор нөгөө улс төрчид эрх мэдэлтэй хүмүүс багтааж шингээд орцсон. Тий. Дагуу биш байхгүй юу? Жишээлбэл жирийн иргэнийг чи бол шоронд яд илжсэн шүү дээ гэж хэлэх нь өөрөө болохгүй. А гэтэл их хурлын гишүүд яагаад жирийн иргэдэд адилхан? Ард түмэнд хэл энэ чи авилгын иргэн шоронд орж ирсэн хүн штэйгээд яагаад хэлж болохгүй гэж олон түмэнд мэдээлэх ёстой шүү дээ. Энд чи хүн алаа шоронд орж ирсэн штэйгээд хэлэхээр одоо торгуулах юм уу шийдгүүлэх болчиход байгаа байхгүй. А жирийн иргэнтэй харьцуулж болохгүй. А гэтэл энэ нь одоо ингээд гэмт хэрэглүү ингээд эрүүлүү гэж орж эхэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо би өөрлөө чин одоо захирал бичиж л да. Бат цоргийг ингээд алчаараа гэж биччихье. Тэнгууд чинь цагт харилцааны нууц руу орох гэдэг байгаа байхгүй. Үгүй шүү дээ чи гэмт хэрэг. Ерөн сурвалжлах сэтгүүл зүй ерөн сурвалжлах ажиллагаагаа сэтгүүл зүй үйл ажиллагаа явуулаад тэр гэмтрийг илрүүлээд явгоот нь хууль бусаар хүний мөрдөн мөш хувийн мэдээлэл алдсан гэдэг ийм асуудал хариуцлага хүлээх боломж нь бас байгаад байгаа байхгүй. Гэхдээ чи гэмтрийг хийгээгүй бол тэр хүнийг ерөн сурвалжлах сэтгүүл зүй өөрийнхөө объект болгохгүй шүү дээ. Жирийн иргэнлөөш тэр чи эрх мэдэлтэй бүр бүх юмаа ингээд албан тушаалтай жирийн иргэн нэвтэрч чадахгүй юм руу жирийн сэтгүүлч орж чадахгүй тэр зүйл рүү ирэнгийнх ордог. Гэтэл энэ боломжуудын жирийн иргэнтэй адилхан таагаад байна л гэсэн үг.